Дорнод аймгийн боловсрол соёл урлагийн газраас үзүүлж байна. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа боловсролын чанарын шинжилэлэг хөтөлбөрийн хүрээнд 2019 онд сургалтын менежерүүдийг чадваржуулах зорилго бүхий тэтгэлэгт хөтөлбөр зарласан. Энэхүү хөтөлбөрт Дорнод аймгийн зөвлөх мэргэжилтэй менежерүүд хамтран хамтын хүч мандайлалтантай төсөл бичин шалгарч 6,000 Америк долларын санхүүжилт аван бүх ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдээ хөгжүүлэх үйл ажиллагааг 2 дахь жилдээ амжилттай. Төслийн үйл ажиллагаанд бол нэлээдгүй ажлыг бид нар төлөвлөсөн. Манай багийн гишүүд за үндсэн сургаалт одоо тэгээд туршлага судлах, өөрсдийн мэдлэг борлуулалт дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэх маш олон төрлийн сургалт зохион байгуулсан. За үүнээсээ бол бид нар захиалах сургалтыг бол өнгөрсөн 19 оноос эхлээд эхэлсэн. За захиалах сургалтанд бол бид нар менежерүүдтэйгээ хамтраад багшийн мэргэжил дээшлүүлэх институт, хичээлийн судалгааны нийгэмлэг, бага улсролын шинжилгээг дэмжих төрийн бус байгууллага зэрэг олон байгууллагатай хамтраад бид нар очиж сургалтанд хамрагдсан байгаа. За тэгээд энэ сургалтандаас бол бид нар нэлээдгүй олон зүйлийг олж харсан гэж үзэж миний хувьд үзэж байгаа. За тухайлбал одоо өөрийнхөө сургууль дээр хэрэгжүүлж байгаа бас зүйл гэвэл сургуулийн нэгдсэн менежментийн зурглалыг бол өөрийнхөө сургууль дээр туршиж эхэлж байна. За дээрэс нь мөн менежерүүдтэйгээ хамтраад бага боловсролынхоо сургуульд суурилсан онцлогтой хөтөлбөрийг бас хийж эхлээд бас туршиж хэрэгжүүлж байгаа нэлээдгүй ажлууд байна. Юуг олж харсан бэ гэхээр бид нар сайжруулсан сургалтын хөтөлбөрийнхөө суралцсан зорилтыг гардаж авч нэгж хичээлээрээ тулгуурлаж даалгавар суурилсан хичээл төлөлтийг зохион байгуулах нь зүйтэй юм гэдгийг маш сайн өөрийн ойлгож авсан. Одоо энэ зүуднээсээ бол 2 жилийн хугацаанд багш нартайгаа бол хамтарч ажиллаад манай багш нар бол бүр гарт нь ороод ямар ч байсан ажил нь бол чигдэрсэн байгаа гэж бас миний хувьд бодож байгаа. Даалгавар суурилсан хичээл төлөвлөлт одоо багш хүн болгон 40 минутаар ээлжид хичээлийнхаа 40 минутын хугацаанд хүүхдийг даалгавар чиглүүлсэн үйл ажиллагаагаар л хичээлээ төлөвлөх ёстой юм байна. Тэгэхгүй бид нар бас даалгаврыг оновчгүй янз бүрээр бас өөх алдаа гарч магадгүй үүднээс одоо энэ сайжруулсан сургалтын хөтөлбөр маань биднэрт маш тийм үр дүнтэй яг тодорхой бодиттой гараад бариад аваад хийчихээр бас тийм төхөнтэй тулхуур хөтөлбөр болсон юм уу гэж бидний хувьд үздэг. Тэгээд тэр зүуднээсээ бас энэ талыг илүү олж харахыг хүсэж бусад сургууль, бусад аймаг, бусад менежерүүдээсээ бас нэлээд туршлага судалж бас нэлээд хоригдлуулж ирсэн гэж бодож байна да. Судалгаагаараа бас манай аймагч бусад аймагуудыг бодвол бас дээгүүрт явдаг тэрийгээ бас бид нар очисон газар болгондоо түгээн дэлгэрүүлж явсан. За мөн илтгэл бичих одоо судалгааны ажил хийх одоо оюунлаг тийм судлаач багшаараа бол бас манай аймаг бусад аймагуудаас бас илүү тийм давуу тал байсан. Тэрийгээ бас бид бүхэн бас тухайн очисон газараа түгээн дэлгэрүүлж явсан. Мөн дээрээс нь аймагын засаг дарга тавгийн газраас бас багш руугаа чиглэсэн үйл ажиллагааг бас хийдэг байсан. Тэрийг нь бас бид нар тухайн очисон газар болгондоо бас түгээн дэлгэрүүлж ирснээс тэр очисон газарт бол бас нэлээд сайхан ололттой санаанууд бас болж иж чадсан. Цас аймгийн засаг даргаас гаргаж байгаа жил бүрийн зорилттой жил дэд хөтлөөр тэднийг их сонирхож ирсэн. За дээрээс нь нөгөө манай аймгийн нөгөө бүсээ сургуулиудаа бүсэд хуваарлсан. Тэр бүсийнхаа дагуу үйл ажиллагаагаа хийж исэн. Тэр үйл ажиллагааг бас бусад аймгийнхан их сайхан санаа байна гэж их олж харж ирсэн. Нөгөө хичээлийн судалгаагаар хийсэн судалгааны илтгэлийг эмхтгэл болгоод одоо нөгөө багш нарынхаа таад нөгөө сайн дуршлагуудыг багш нөгөө сургуулиудад түгээн дэлгэрүүлсэн чинь одоо тэдний сургуулиуд яг ийм үйл ажиллагаанд дутагдaltaй байсан юм байна л да. Тэгээд яг бидний энэ манай сургуулийн энэ нөгөө сайн дуршлагын илтгэл одоо тэгээд нөгөө судалгааны аргаар хийсэн тэргүүн дуршлагын аргуудыг бол маш их олзуурхан сайн хүлээж авч ирсэн. Тэгээд яг энэ аргуудыг бид нар ашиглаж сургууль дээрээ бас түгээн дэлгэрүүлээ гэсэн санаа бас надад өгсөн тэр багш нар. За тэгэхээр бас манай энэ дуршлага багш нарын тэргүүн дуршлагын эмэгтгэл тэр багш нарын дуршлага бол бас тэр сургуулиудад бол нэлээд шин санаа бас олж чадсан.
бол яг хуу хугацаагаараа бол жилийн хугацаанд гэж бид нэр төлөвлөсөн л доо. Гэхдээ энэ ингээ хөтлөр ингээ зогсно гэж байхгүй л те. Энэ хөтлөрийнхаа бид нэр олж авсан ариун туршлагаараа энэ үйл ажиллагаагаа цаашаа үргэлжлүүлээд өшөө илүү менежерүүд бид нар маань илүү мундаг чадвартай болох юм бол багш нараа сайн хөгжиж чадна гэдгийг л одоо доктортой байдлаараа л энэ төслийнхаа үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх нь зөв гэж бас бодоод байгаа. Сургалтын менежерүүд хамтын хүч манлайлал төслийн хүрээнд олж авсан мэдлэг